皆さんこんにちは。モンゴル山のサロールです。さて、私は今ウランバートルのど真ん中にある、デパートですね、ノミンデパートにやってきています。そこの6階にはですね、観光客にとても人気のある、モンゴルの、お土産が売られている階があるんですね。モンゴル製のさまざまな商品があって、観光客そして国内の人にもとても人気のある、そういう場所です。その中で一つここにある注目のですねブランドのところの売り場にやってきています。今回の番組ではこちらのブランドについてご紹介していきたいと思います。モンゴルを訪れる観光客が必ず立ち寄るモンゴル製のお土産がずらりと並ぶ人気の売り場。その一角にあるのが革製品ブランドボクツとフンヌファッションのコーナーです。丁寧に施された小物の細工、本物の革ならではの質感、そして一目でモンゴルらしさが伝わるデザイン。多くの人の目を引いています。この2つのブランドを立ち上げたのがこちらのガンスーフさんです。31年前から手作りの革製品を作り始め、デザインから商品の仕上げ、販売まで手掛けています。最初に作ったのは丁寧な手仕事で暮らしに寄り添う革製品を生み出すブランドボクツです。バッグや小物に込められているのは使うほどに味わいが増す本物の革の良さと長く大切に使ってほしいという思いです。За анхны компани маань уушгийн агуу компани. Уушгийн агуу компани дээрээс бол энэ бокц гэдэг нэртэй бүтээгдэхүүнүүд гардаг. Тэгэхээр энэ бол олон жил энэ нэрээр явж байгаа учраас энэ өөрөө брэнд болчихжээ. За энэ бол 1995 онд одооноос 31 жилийн өмнө энэ бокц. Яагаад би бокц гэж нэрлсэн бэ гэхээр монголчууд эрт дээр үес нүүдлийн соёл иргэншилтэй мөн нүүдэлчин ард түмэн учраас ууд, сав, цүнх хэрэгтэй. Түүнийг бол бокц гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ бокц гэдэг нэрээр энэ хөө компанийнхаа эхний брендийг үүсгэсэн. 一方でモンゴルの歴史と精神をファッションとして表現するのがフンヌファッション。フンヌはおよそ2000年以上前、モンゴル高原を中心に勢力を広げた遊牧国家、匈奴とも呼ばれています。近年、匈奴の発掘が進んでおり、そこから出土した装束品は2000年以上前とは思えない優れた独創的なデザインが数多くぶつかっています。古代国家の精神と美意識を現代のファッションとして蘇らせる、そんな思いからブランドがスタートしました。2011 онд хүн гүрний 2222 жилийн болсон. За 2222 жилийн агуур Монголд 3000 хүмүүс судлаач нар ирнэ гэж дэлхийн 3000 хүн ирнэ. Тэгээ тэр үед бол хүмүүгийн бүтээгдэхүүн буюу хүмүүгийн дүрслэлт бүтээлүүд ирнэ маш цөөхөн байсан. Тэгэхээр ерөөсөө монголчуудын гол хэрэгэлдэг зүйл нь малач хуу, малаас гарч байгаа арьс шир гэдэг учраас арьс ширэн дээр тэр хүмүүгийн бэлэгдэл тухайн үед археологоос олдож байгаа тэр металл хэцлэлүүд маш их гарч ирж байсан. Түүнийг инновацлаад яг дөөрөлгөөр арай жоохон өөрчлөөд сайжруулад орчин цагийг хэрэглээд нийцүүлээд хийсэн. онд чинь л энэ юмнуудыг ингээ хийгээд ингээ бүгдийн бодон дээр сийлүүд 23 тал гэсэн үг байхгүй. 23 өөр янзын эдгээр зүйлсүүдийг ингээ хийгээд бэлэн болгож ирсэн баг. 2011 онд Монголд холиор гараад жуулчд ерөөсөө ирээгүй. Тэгээд энэ дээр ирсэн асар их хэмжээний нөөц үүссэн. Тэгээд дараа нь зах зээл дээр гаргаж ирээд тайлбарлахаар хүмүүс ерөөсөө ойлгохгүй явуулсан баг.
Ерөөсөө ойлгохгүйгээр 2011 оноос 2018 он хүртэл одоо 7 жилийн хугацаанд ерөөсөө энэ чинь хүмүүст танилцуулах гад үзүүлээд харуулад ингээ яваад хинч ойлгохгүй. Тэгээд 2019 онд одоо хүн амтлагийнхан чинь олон улсын одоо фестивалд оролцох гээд явхдаа одоо миний тэр үлдсэн байсан одоо хүннүү рок гэдэг урсгал хийсэн учраас тэр миний тэр хүннүүгийн одоо тоногнуудыг ашигласан. フンヌロックを歌い世界へと羽ばたいたモンゴルのバンドザ・フーがフンヌファッションを使用したことがきっかけに一気に注目を集めました。力強い音楽とともに発信されたそのスタイルは世界中のファンの心をつかみ、やがて国内でも人気になりました。その人気を支えているのは一つ一つ手仕事で丁寧に作られるものづくりです。За одоо энд ингээд компьютер дээр ингээд хийх гэж байгаа хэв дардсныхаа одоо ийм хөнгөн цагаан хэв байдаг. За энэ хэвийг эхлээд компьютер дээр засаад дараа нь энэ машин дээр одоо ухаж хийж байгаа. Энэ бол бүтээгдэхүүн дээр дарах хэвээ хийж юм гэсэн. За энд бол эсхүүрийн цех байгаа. Эндээс эсхэгдээд бүтээгдэхүүнүүд бэлэн болдог. За байнгын загвар өөрчлөгддөг учраас бас байнгын хийдэг учраас бид нэр юм төмрөн хутга хийдэг. За энэ хутгыг бол бас гараараа хийдэг. Бид нар өөрсдөө хийж байгаа. За энд ингээд нөгөө торгон материалыг одоо нааж байна. Торгон материалыг наагаад эндүүдэд бэлэн болгож байна. За сайн эндүүдэрээ сайн одоо барьцалтуулахгүй бол наадах чараа ингээд юу яашгүй хөвсөлцөөд ингээд маш сайн нягт бити яараа тоо хөөхгүй шүү. За одоо энэ бүснүүдээ ингээ хийж гин одоо Монголын одоо үндэсний одоо баяр наадам болж байгаа учраас монголчууд бүгдээрээ дээл өмсдөг. Тэгээ дээлэнд зориулаад энэ хүү бүсийг одоо ингээ хийж байгаа байдал. Энэ эрэнгүүдийг бол ингээд бүгдийг саяны машин дээр эсгээд утсан бүтээгдэхүүнүүдээ ингээ гаргаад. Юу н ихийг загварууд ганах өөрөө гаргачихдаг шүү дээ. Бид тэгээ нөөнд гаргасан загварын дагуу хийсэн юмнуудыг энэ бүтээгдэхүүн болгоод тэгэд нэгэндээ торшиж үзнэ. Ямар болсон бэ гэ тэгээ болж ах юм бол тэгээ шүү тэрний дагуу хийчихдээ шүү дээ. Тэгээд ийгтэй. Тий, урт цамц момцон дээр ийм ноосон цамц момцон дээр бас сууж болно. Дээл мэлэн дээр бүр амар гоё харагддаг. Янзын харагддаг шүү дээ. Тэгээ эн чинь нөгөө нэг айгүй олон жил зүг шүү дээ. このように小さなパーツを一つ一つ組み合わせて一つの商品が完成します。一人の職人が1日に作る帯はおよそ20本です。手作業とは思えない正確さと積み重ねてきた経験があってこそ成し遂げられる仕事です。ガンスフ山の工房では10人の職人が働いています。特徴的なのは一つの製品を最初から最後まで一人の職人が手掛けることです。すべての工程に責任を持つことで完成した時の達成感と、そして毎日違う商品を作ることが技術を磨き、さらに腕を上げていく原動力にもなっています。Нар жижиг үйлдвэрлэл учраас маш хурдан маневрлаж хувирах чадвартай учраас бүх ажилчид маань бүгдийг хийж чаддаг. Тэгэхээр ингээд өдөрт өгсөн ажлыг бүтнээр нь ганцаараа дуусгана гэсэн. Ямар ч дамжлага байхгүйгээр. Энэ бол жижиг үйлдвэрийн давуу тал. この日、工房では新商品の製作が行われていました。そのデザインの説明から作り方まで自ら指導しているのはオーナーのガンスフさんです。Энэ бол одоо модоор
модон иштэй. За энэ алаг саваа нь болохоор адууны хар сүүл хөхөл. За энэ цагаан хөхөл. Энэ цагаан хөхлөөр одоо энэ муу муухагаа үргээдэг. Тэр газарт байгаа одоо янз бүрийн муу энергийг ер нь холдуулан зайлуулдаг. Одоо шинжлэх ухаанд батлагдаагүй хүний зүүд гэж байгаа. Зүүдэнд ирсэн муу зүүн одоо таагүй байдал тэдгэрийг бол үргээдэг гэж монголчууд эрт дээр үес одоо үзсэн. Тэгээ Монгол адууны хүч чадал хямрыг бэлэгдсэн ийм шин одоо бүтээгдэхүүн гарч байгаа. За энд бол бас бид нар ингээд арьсаар одоо ингээд чимгэлж өгсөн байгаа. За энэ бол хар өнгөтэй. За энэ бол хэм цагаан өнгөтэй ийм зүйл. 歴史と伝統を大切にし、それを深く研究した上でものづくりに向き合います。独創的で一目でモンゴルらしさが伝わるデザインに徹底してこだわります。 Хүмүүс ингээд маш олон төрлийн саналууд өгдөг надад. Одоо ийм минимал маягийн, ийм энгийн юм хийгээч гэж хэлдэг. Би энгийн юм хийх шаардлагагүй. Яагаад гэхээр энэ дэлхий дээр тийм ээ маш олон оронд энгийн зүйлүүдийг маш ихээр хийж байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээрээс юугаараа өөрчлөгдөх юм бэ гэхээр бидний өв соёлоор өөрчлөгддөг. Өв соёл нь өөрөө юу вэ гэхээр дэлхий дээр хоёрхан төрлийн одоо нийгэм байдаг. Нэг нь суур иргэншил, нөгөөх нь нүүдлийн соёл иргэншил. Тэгэхээр энэ гайхамшигтай нүүдлийн соёл иргэншилтэй энэ малажхан оронд маш олон мянган жилийн түүхтэй энэ оронд төрсөн учраас би гадаадын юм дөөрөх юмнаад ямар ч шаардлага байхгүй. Бидэнд бол асар их баялаг байдаг. Маш олон төрлийн одоо өв соёлууд байдаг. Энэ дэлхийн маш олон гайхамшигтай зүйлүүдийг монголчууд бүтээсэн байдаг учраас одоо тэрийг шимтэн судалж тэгээ бүтээгдэхүүндээ шингээх үндснийхээ хэв маягийг алдуулахгүй байх тал дээр би бол хамгийн түрүүнд анхаардаг. デザインや品質だけに限らず、ガンスーフさんが創業当初からこだわってきたのがサスティナブルで国産のレザーを使うことです。モンゴルの大地で育った遊牧民の家畜の皮を責任を持って使うものづくりです。4年前からはどの遊牧民のどの家畜の皮が使われているのかを追跡するプロジェクトにも参加し、モンゴルの畜産業の発展にも力を注いでいます。そのプロジェクトの現場や皮が製品へと生まれ変わる工程は次回の番組で追ってご紹介します。